Од мөндөр суваг тавтай морил бий болгочлогч хот. За физикч бэлгүүн маань завгүй байгаа тул өнөөдрийн кино шинжлэх ухааны нэвтрүүлгийг Европ судлаач Мөнхцөл бит хоёр хөтлөн явуулах гэж байна. За өдрийн зулаа. Сайн аа. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од мөндөр сувгаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 төлөвлөгөөний Од мөндөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэх юуратай MMS компани болон арьс чигшүүлэх нарны тос Skin Aqua ивент гэж байгаа. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За Back to the Future ирээдүрөө ботсон киноны тухай хоёр дахь удаага ярих гэж байна. За өмнө нь бэлгүүн бит хоёр болохоор энэ аль болох шинжлэх ухааны талаас нь тэгээ зарим нэг парадокс ч юм уу юу ч юм те тэрний талаас нь төлхөө ярьсан байгаа. Харин энэ кино хэрхэн бүтсэн бэ? Тэгээд ер нь сонирхолтой баримтуудын талаар дуртахгүй болохгүй бах. Тэгээ нэг бэлгүүн маань дөнгөж өглөөхөн нэвтрүүлэгт орох байсан боловч ер нь жоохон өвдчих шиг боллоо тийм. Тэгээд одоо бит хоёр шуурхаа аваад гэлсэн дугаарыг бэлдээд орж байгаамаа. За найруулагч Роберт Земекис гэж нэг агуу хүн байгаа. За тэрний ер нь бол маш олон танигдсан кинонуудын нэг. Бид нэр Forrest Gump киногоор нь маш сайн мэднэ. Forrest Gump-ын найруулагч гэд хэлэхэд бол тэгэл ямар хүн бэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа тийм. За тэгвэл манай энэ кинон дээр болохоор нэг том нэр орж ирж байгаа нь Стивен Спилбергийн. Заадах чинь продюсераар нь ажилласан байхгүй. За тэгээд би жоохон бахтай энэ киног Спилбергийн кино гэж боддог байсан. Би бас тэгж боддог байсан. Тийм. Яг тэгэхээр кино эхлэхдээ Стивен Спилберг үзүүлж байна гэдэг гарчдаг байхгүй. За тэнгуүттэй энэ хүн ч ямар ядаргаатай бүх лаг киног найруулсан байх юм а гэж боддог байсан чинь үгүй юм байна. Продюсераар нь ажиллаад Земекис найруулсан баг. За киноны дууны талаар би дандаа ярьдаг. Маш чухал зүйлсийн нэгэ гэдэг. За тэгвэл манай киноны дууг Алан Сильвестри гэж хүн зохиосон. За энэ хүн болохоор Роберт Земекистэй байнга ажилладаг ийм хүн байгаа. Forrest Gump дээр бас ажилласан. За Polar Express гэдэг кино гэдэг шүү дээ. Том Хэнксийн бас нэг хүүхэлдэйн кино. Зөв байгаа би. Тийм үү. Тэр маш гоё кино дээр үзээрэй. Энэ нөө киноны хөгжим зохиосон юм уу тий? Тий. Тэгээд тэр Polar Express дээр бас хөгжим зохиол дээр ажилласан. Манай энэ дээр ажилласан. За Avengers-ыг мэдэн шүү дээ. Avengers-ийн аяыг зохиосон хүн байхгүй. Тэгвэл мундаг хүн байх. Тийм биг шот юм байна. Тий. За ингэсэн одоо манай найруулагч продюсер нагийн Роберт Земекис за та энэ киногоо дахиж шинээр хийх үү гэсэн чинь намайг өгсөн цагт хийгээрэй гэж хэлсэн байгаа. Ер нь алдартай кинонуудыг үргэлжлүүлэхийг дахиж хийхийг нь хүсдэг шүү дээ. Үзэгчд ч юм уу, продюсерүүд ч юм уу те. Ялангуяа продюсерүүд энэ дээр бүр маш ингэж шахаж ажилладаг байхгүй. Энэ чинь угаасаа маш мөнгө олцсон, олонний танил болцсон. Нүүн хүн мэддэг юм а үздэг гэдэг шүү дээ те. Тэнгүүт ингээд угаасаа хит болцсон лаг киног дахиж хийхээр хүмүүс бас их шуурж үздэг юм байна л та. За манай кино болохоор бүр яахааргүй дэлхийн хэмжээний кино шүү дээ те. Тийм болохоор заавал хийн гэж юу нь бол нэлээд шахддаг юм байна. Гэхдээ киноны ирэх юу гэдэг лээ. Тийм ирэх нь copyright нь манай Zemekisтэй байгаа учраас бид нар ямар ч гэсэн түүнийг амьд байхад энийг харахгүй юм байна. Дахиж шинээр хийх. Тэрээс хийлгэмээр байгаа юм уу? Тийм prequel хийж болно шүү дээ. Өмнө болсон үйл явдлыг. Prequel дээр юу гарах юм бэ? Магадгүй док яаж тэр санаа олсон, док яаж солиорсныг гаргаж болно шүү дээ. Санаа олсныгаа ярьсан шүү дээ тэр чинь. Унаад юу зөхиод. Тэрийг нь үзүүлж болно. Ягаад тэр эн чинь 80-ад оны кино шүү дээ. 85, 89. Тийм 85, 89. Ирж шүү дээ тий. Тийм. Тэгэхээр тэр үеийн технологийн хүтэн чадал нөөц болцсон ямар байсан тэр үедээ бол амар гоё байсан. Одоо ч гэсэн харахад гоё харагдана. Гэхдээ өнөөдрийн технологи дээр хийж яахгүй гэж. Яаж хийх юм бол гэж юу? Тий. Манай кино ч юм бол төгс кино байхгүй. Төгс кино. Би тэрнтэй бол санал нийлж байна. Гэхдээ prequel байж болно шүү дээ. Prequel байж болно. Тэгсэн чинь манай хэн болохоор Doc Brown тоглосон. Christopher Lloyd болохоор 4-р ангийн байсан юм байна. Өөрт нь тийм санаа байсан юу гэхээр Марти бит хоёр дахиж аялалд гараад эртний Ромын эзэнт гүрэн дээр очивол гоё юм байна. Тэр бүр ганц анги хийчихгүй юм бахтаа гэд ер нь бол нилээн гэж ярьж явдаг байсан юм. Гэхдээ манай хүн ч тэрийг шийдэхгүй л дээ. Тэгтээ яг би бас яг энэ Doc Brown-тэй Emmett Brown-ы тоглосон өөр нэг тийм санаанд буусан сайн дүрийг бас мэдэхгүй байна. Нэгэн дээр тоглолтын Adams Family дээр халдсан. Adams Family-гээр санаанд орчлоо. Тий. Тэгээд өөр чинь юу гэдэг вэ? Зөндөл кино байдаг л та. Үн байдгүй. Тий. Тэгээд чамаа ингээ хэлсэн чинь гинт юу ачлаа. Яг гол дүрт нь ингээд ийм амар юм тоглосон. Тий, нэрээ юу юм болоо. За хоёлаа бодож байгаа тэгээд.
Тэгээ магадгүй хэрвээ би жүжигчин байсан бол намайг үнэхээр од болгосон, олонний танил болгосон, өөрөө гол дүрт нь байсан кино. Тэгээд өөрт нь нас байгаа цаг байвал дахиад нэг анги хийвэл хий гэж бодно. Тийм. Даанч тийх боломжгүй болсон. Яг тэгэхээр манай Марти Маклой тоглосон Майкл J. Fox маань Паркинсоны өвчтөй болсон байгаа. За тэгээд ер нь бол ингээд биеэч удирдах чадахгүй жоохон тийм эвгүй байгаа юм лээ. Тий, эрүүл мэндийн асуудалтай байгаа. Тий. Энэ талаар нэг бэлгүүнтэй өмнөх дугаар дээр яриад баг ойлгохшихсан. Тэгсэн үү. Тий, айгүй хэцүү. Харахаар бүр ингээд нүд талтрам. Гэхдээ нэг өөрөө их цувралыг нээгээд цувралыг хийгээд цаадах чинь бас хоёр улирлын тэр явуулсан шүү. Тэгсэн үү. Тэр нэг бас хөөрхөн цуврал байсан. Тийм үү. За манай киног болохоор би ингэж бодож байгаа. Айлч цаг үеийн хинч үтсэн өөдөхгүй энэ бол төгс кино байна гэж бодох болно. За тийм болохоор дахиж шинээр их хөлбөрийг би бол дэмжихгүй байгаа. Окей. Уучлаарай. За кино зохиол маань эхний хөлбраас хойш 44 удаа өөрчлөгдөж одоо бид нарын мэддэг кино болсон юм байна. За яг төгс гэж бол хэлэхгүй. Гэхдээ одоо бидний хувьд бол энэ төгс шүү дээ тий. Зарим нэг хүмүүс муулах гэдэг байхгүй. Яагаад ийм сонин чинь ингээд цаг хугацааны ингээд өөрчлөгдөнө системтэй тэргээд тэр хүмүүст хэлэхэд бол buy block гэж хэлээ. За тэгвэл өмнөд Калифорнийн киноны их сургууль гэж байдаг юм байна. Энэ сургууль маань манай киноны зохиолыг төгс гэж тодорхойлоод за хичээлийн хөтөлбөртөө оруулсан байдаг юм байна. Тийм. Нэг яг шинжлэх ухааны accuracy талдаа тэр талдаа бол мэдээж юу л та нэг худлаа юмнууд олон гарч байгаа л яг кино зохиол гэдэг утгаараа тэднийхэн төгс гэж тодорхойлсон юм байна. Тийм бэ, нэг кино зохиол бичих орчин цагийн science fiction ч юм уу рамбат нэг кино бичигдэг гэж байгаа штэ тий. Тэрэн дээр төгсөл юм байна л да. Тийм болохоор сургуульд хичээл зааж тий. Тийм штэ. Яг энэ киноны зохиол шиг та нар бичих юм бол гой зохиол болж чадна гэж одоо жишээлж одоо оруулж штэ тэнд тий. Тийм бэ, наргил хэсэг нь, плот нь, гол санаа нь, тэгээ дөрүүд нь, тэгээ болж байгаа өөрчлөлтүүд, интригүүд тий. Тийм. Тэгээд тэр чинь build up яаж тэрийг өөрч тавьж гин. Үнэ тэр яг сэтгэл хөдлөлийн хаана гаргаад үзэгчдийг хаана хориглуулж чадчихна гэдэг дээр төгс юм байна. За киноны зохиолын анхны санаагаа зохиолч Боб Гейл маань энэ хоёр зохиолчтой байхгүй юу? Боб Гейл хин Земекис гэдэг. За Боб Гейл маань аавынхаа дунд сургуулийн зургийн цамгийг олсон байна. Тэгээд зургийн цаг маань үзэж хагаад хэрвээ би аавынхаа энэ залуугийн энэ төрх үетэй нь очиж найзлуул бит хоёр найзлж чадах болов гэж бодсон ба. За энэ бодлоос одоо ерсөө цаашаа ингэж ургаж гарчсан гэсэн үг. Кинонд ч яг л тийм үйл явдал гарч байгаа шүү дээ. Аавынхаа залуу нас дээр очичоод тэгээд тэрнтэйгээ найзалдаг ингээд юм болдог. Яг энэ санаагаараа хийгдсэн байгаа байхгүй. Тэр сонирн байгаа зү. Тийм байна. За хэрвээ цаг хугацааны машин бүтээвэл би аавынхаа залуу настай заавал уулзна гэж Боб Гейл боддөг юм байна. Тэрийг бас хэлж байж. За ингээд энэ хүн нөгөө нэг шинжлэх ухааны талаасаа ингэж accuracy талаасаа буруу бодож эхэлсэн энэ юм байна. Автог очиод уулзчих юм бол бүх зүйл өөрчлөгдөх болно. Тэгээд дэлхий сүрнэ гэж манай Doc Brown ч хэлээд байгаа шүү дээ. Ийм юм болох байсан юм байна. За 94 буцсан гэдэг бол маш гоё нэрээ. Back to the Future тий. За тэгвэл киног одоо санхүүжүүлсэн Universal Pictures-ийн захирал энэ нэр нь таалагдахгүй байсан гэнэ. Нэрэнд ирээдүй гэсэн үг орвол хинч үзэхгүй гэж хашир бодож исэн юм байна. За харин тэр түүний санаагаар киноныхаа нэрийг Дэлхий вангаас ирсэн сансрын хүн гэж нэрлэвэл хүн болго ирж үзэх байхаа гэж одоо бодсон юм байна. За харин энд продюсер Стивен Спилберг маань юу гэж өөрчлөхтэй те. За та их гоё хошгондог хүн байна гэж хэлээд энэ нэрээ хадгалж үлдэж чадсан юм байна. За тэр Universal Pictures-ийн захирлын болохоор Sid Sheinberg гэдэг энэ их янзын хүн байлээ. Нэлээд хэдэн зүйлийг өөрчлөх гэж үтсэн. Гэтэ зарим нь бүр өөрчилж чадсан байна. Кинон дээр үү? Тийм. Einstein гэдэг нохоо гардаг штэ. Тийм. Тэр чинь анх Shimp гэдэг нэртэй сармагчин байж. Сармагчин анхны цаг хугацаагаар ялах байж. За тэнгуүтээ Professor Brown гэдэг байсан юм байна. Манай Brown чинь багш байсан юм байна уу. За тэрийг харин Doc Brown болгож өөрчлөөд за Lorraine гэдэг манай нэг Marty-гийн ээж шүү дээ тий. Тэрний нэр бол өөр нэртэй байсан юм байна уу. Meg энтер гэдэг өөр нэртэй явжсэн бол энэ Lorraine гэдэг нэрийг тэр захирал өгсөн юм байна л да. Тэгсэн чинь Lorraine тэр захирлын эхнэрийн нэр юм гинэ. Гэхдээ бодохоор бас энэ өөрчлөлтүүд зөв өөрчлөлтүүд байсан бац тий. Нохоо хөрхөн байна. Doc Brown гэж одоо дуутахад гоё байна. Тийм Doc гэж дууддаг тий. Тий. Тэгэхээр бас зарим нэг нь зөв байсан юм шиг байна.
Гэтэ бид нар ч яг нөгөө хөлбраар ч гэсэн бол бид нар тэрүүгээр нь л хүлээж авах гэсэн байна. Тийм баг. Тий. Үнэн. За гол дүрд Michael J. Fox гэдэг жүжигчин тоглосон. За анх болохоор тайзны нэр нь зүгээр л Michael Fox байсан бол 1950-ад онд нэг маш алдартай бас жүжигчин байсан юм байна. Michael Fox гэдэг. Тэрнээс ялгахын тулд Michael J. Fox гэж байгаа. Одоо нэг Michael B. Jordan гэдэг жүжигчин байгаа шүү дээ. Тэр чинь болохоор яг нэр нь Michael Jordan л байхгүй юу? Тэнгүүд Michael Jordan гэдэг чинь нэг бурхан сууж байгаа шүү дээ. Саксны. Тэрнээс ялгах гад Michael B. Jordan гэж байгаа юм байна. Тэгээ энэ нэрэн дээр нь бас их гоё юунууд явдаг л таа шигналаад. Тийм үү. Michael A. Jordan хаана байгаа ингээд. За, Martin McFly гэдэг энэ хүүд скейтбордоор маш сайн голгодог нэг хүүг авчиж тоглуулсан. За анх энэ дүрд Eric Stoltz гэдэг өөр хүн сонгогдсон байсан. За тэрнтэйг бүр зураг авалт нэлээд явуулаад киноны эхний 40 минут хийгдсэн байсан гэж. 40 минут гэдэг чинь бараг л тална гэсэн үг. Тийм байна. За тэгээд яг тэр үедээ ерөөс хүн болгон кино багийнхан энэ хүн тохирохгүй байна. Нэг л болохгүй байна гэж мэдэрч эхэлсэн ба. Энэ дээр нэг юм хэлэхэд жүжигчин өөрөө ч гэсэн болохгүй байгаагаа мэдсэн. Тэгээд дүрдээ бэлтгэх гэж маш их хүч энерги гаргадаг. Тэгээд бүр overact гэдэг чинь хит жүжиглэлт маш их гаргадаг. Тэгээд ерөөсө тэр зураг авалтан дээр манай бифи гимтэж мэмтэйгээд ер нь нэлээд асуудал гаргаад ирсэн юм байна. Тэгээд за ер нь болио анхны сонголт руугаа буцъя гээд Michael J. Fox руу очсон байхгүй. Анх ерөөсө зохиол бичиж байхдаа л Michael J. Fox-ыг төсөөлж исэн гэж байгаа үг нь. За. Тэгсэн чинь Michael J. Fox-ийн юу нэ цагийн хуваар таардгүй. Тэгээд одоо өөр хүн сонгосон байхгүй. За тэгээд жил ирэх болохгүй байна гэхэд харин манай хүн чинь нөгөө өөр төсөл дээр ажиллаж байгаа шүү дээ. Тэр төслийнхаа продюсертай уулзаад за би энэ чинь ингэж ажиллаад нөгөө талдаа ингэж ажиллаад гээд цагийн хуваар ингэж зохицуулж чадсан юм. Тэгэхээр зэрэг кино зураг авалт нь өөр одоо кинотой давтаж ирсэн гэсэн үг үү? Тийм. Сонирхолтой. За ингээд кино багийнханд за Stoltz-ыг халлаа гэж хэлэхэд тэд нар бүгд баярлалтаж баг шампанск бодуулсан гинэ. Муухай юм би. Уусаа тэгээд Гэтэ яг нэг бүтээл талтаа бол тэ зөв шийдвэр баг. Тий. Тэр чин тэр орчныг одоо юу хаадаг юм чи эвдлээд байгаа юм чи яах юм. Тэр чин хүмүүс нэг ажил дээр аз жаргалтай байж гоё юм байна шүү дээ. Тэгэхэд нэг юм адарааштай мохон байгаад байвал жоо хэцүү байсан баг. За харин Fox орж ирснээр тэд бүгд баяртай байсан. За найруулагчийн хэлснээр түүнийг орж ирэхэд бүх зүйл байрандаа орсон пазл шиг байсан. Хүн болгон баяртай байсан. За түүнээсээ шалтгаалж тэд манай жүжигчдийн жүжиглэлт хүртэл ингэж дээшилж манай кино өстой гоё болсон гэж ярьдаг юм байна. За 2010 онд Fox маань нэг ярьцлага өгсөн байна. Үүндээ хүмүүс намайг одоо хүртэл McFly гэж дууддаг. Миний жинхэнэ нэрийг тэр болгон сайн мэдээд байдгүй. Нэг удаа би Бутанд явж байхад хаа байсан Гренланд орнд хідэн ламнар намайг хараад Martin McFly явж гинэ гэж таньсан гэдэг юм байна. Ийм л алдартай юу болсон юм шүү дээ, дүр болсон байна тий. За эхний хамтран ажиллагч танилцуулаад цааш үргэлжлэе. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань ивент итгэгч бол ногоон ирээдүйн хөгжүүлийн өрөөтэй MMS компани байна. За MMS компани нь байгаль дээлтэй доктортой хөгжлийг дэмжин шахвагдашгүй эрчим хүчний их усэр болох нарны цахилгаан эрчим хүчний өргөн сонголт цогц шийдлийг үйлчлүүлэгч харилцагч нартай санал болгож байгаа юм байна. Нарны эрчим хүчний зах зээл дэлхийд тэргүүлэгч Jinko Solar, Solax Power зэрэг үйлдвэрлэгчдийн Монгол орны уур амьсгал тохирсон шилдэг технологи бүхий бүтээгдэхүүнээр дамжуулан малчин өргөх, газар тариалан, амны орон сууц, үйлдвэр үйлчилгээ зэрэг бүхий л салбарт 30 жилийн баталгаад хугацаатай нарны эрчим хүчний шийдлийг санал болгож байгаа компани өгөөд энэ компани маань өөрөө ногоон ирээдүйн рүү хамттай юм байна. Хэрв та цахилгаан эрчим хүчний дутагдалд орсон цахилгааны төлбөр өндөр гарч байгаа асуудал тулгууч байгаа бол дарны цахилгаан үсгэрээр шийдвэрлэх боломжтой. Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7711 19 series 7711 19 series дотор дугаар нь 2 юм байна. Эсвэл 8966 41 41 8966 41 41 дугаарын утсаар холбогдоод мэдээлэл авах боломжтой юм байна. Тэгээ манай MMS ч юм болохоор өөрөө нэг гоё штэ. Ногоон ирээдүйн хөгжүүлээгээд ногоон ирээдүйн хөгжүүлээ гэдэг чинь ерөөсөө их дэлхийгээ харьлал гэсэн үг байхгүй. Ямар нэгэн хоккей идэлгүй эрчим хүч гаргаж авъя гэдэг. Тэгмүүд ер нь бол би ингэж бодоод байгаа. Ирээдүйд бүх байшин нарны эрчим хүч юм уу ямар нэгэн сэргийгдэх эрчим хүчээр ажилтдаг, одоо тэжигддэг болно. Тэгмүүд одооноос бид нэр энийг сурчмаар байгаа байхгүй. Бүгдээрээ ашиглаад дадчмаар байна. Ер нь дандаа л юмны хаваа надагт явж байдаг одоо болимоор байна тий. Ер нь бол гадаад Европ энэ төр бүгдээр нарны эрчим хүчийг маш өндөр хэрэгэлдэг. Тэгээд чинь нар их багтай тийм газрууд ч та өөрсдөө. Тэгвэл тийм газрууд хэрэглээд болоод хахад
манайх чинь дэлхийд бараг нарныхаа юугаар эрчим хүчний нөөцөөрөө тэргүүлдэг гэж би сонссон. 270 хоног жилийн нартай байдаг. Тэгэхээр чинь маш том боломж байхгүй. Тэнгүүд одоо бид нэр бөөнөрөө энийг хэрэглээд хөвшчээ, сурчээ. Одоо ингээл гэр орол гэл зөндөө айлууд байна те. Энэ айл болгон маань бай нарны эрчим хүчээр өөрсдөө хангаад чи ядаж л утаагүй болно шүү дээ те. Тийм байна. Тий. Тэгээд ингээд ер нь ингээд хөвшээд дадчих юм бол ирээдүйд бид нэр бэлэн байж байгаа байхгүй. Бүгд нарны эрчим хүчлээ шилжлээ гэхэд бид нэр за байж бид нар нүүрсээ төлөе гэхгүйгээр бид нар шилжчихсэн ингээд байж юмар байгаа байхгүй. Тэгээд эн чинь нэг компаниас ер нь юм цогц шийдлэг гэж байгаа зэднэх. Тийм байна. Цогцоор нь авцсан бүр маш зөв сонголт юм байна. Панел нэг үйлдвэрх байдаг. Эрчим хүч хадгалагчтай батарей нэг үйлдвэр байдаг. Энэ хоёр ч хоорондоо хавцалтаж ажиллаж чадахгүй чадлаа гэхэд одоо хамгийн бага юугаараа эрчим хүчээр ажиллана ч юм уу те. Хүчин чадлаараа гэдэг юм асуудлууд гардаг байхгүй. Тэгэхээр яг нэг үйлдвэрээс аваад ингээд цогцоор нь хэрэгжилж болохгүй. Тэгээд 30 жилийн баталгаат хугацаа тэгэхээр бүр гоё. Тийм байна. Ямар нэг эвдэрлэл гэмтэл гарлаа гэхэд мэрэгжлийн инженерүүд тэнд байж байгаа. Тэгэхээр миний харж байгаагаар бол нөгөө энэний одоо чи сэргээгт эрчим хүч, нарны эрчим хүч ачаалснаар бидний хамгийн түрүүнд шийдэж болох том асуудал энэ хотчлолтод бөгнөрлийг шийдэх боломжтой юм байна шүү дээ. Тийм. Хотоос гарч байгаа зайдуу амьдарч байгаа хүмүүс үйлдвэр үйлчилгээ, сургууль, дэд бүтц бүх зүйлийг нарны эрчим хүчээр эрчим хүчнийх нь асуудлыг шийдчихвэл дэд бүтц нь бохирон цэвэр нь усна бүгдээрээ аяндаа шийдэгдэж болно шүү дээ. Тийм. Тэгэд манай NMS ч маш гоё байшин бариад яг цэвэр ногоон 100%. Тэгэд өөрсдөө ингэ жишээ болгоод түүжээлээд яваад байгаа байхгүй. Эдгээр болохоор за ингээд тавтангаар шийдчихлээ. Тэнгүүд байгалийн усыг ашигладаг, борооны усаа хоригдлуулад 0.0 та ашигладаг ч юм уу те. Маш гоё ийм компани байгаа юм шүү. Гоё. Нисгэд үйдэг нэг гоё офис мөн үү? Тийм шүү дээ. Орж үтгэнсэн гэж бодсон. Биднийг уриалгаа шүү дээ. Өө тийм үү? Очил та. Бид нэр очиод үзсэн. Би бүр очиж гайхаж магтаж шигшэрсэн аваад ирсэн. Сая намар. Өө тийм үү. За баярлалаа зулаа. Баярлалаа эцэгчтэй. За цаашаа үргэлжлэхэд хоёр дахь чухал дүр болохоор Кристофер Ллойд гэдэг жүжигчин байна. Гайхамшигтай жүжигчин. Ер нь бол яг дүрдээ тохирсон тэр уг нь бол яг манай дүр тоглохдоо залуухан л байсан юм байл. Одоо харахад л өнөө маргааш болцсон өгшөн харагдаад байгаа болохсон шүү. За дахиад нэг анги хийхийг бол маш их хүсэж байсан гэж хэлсэн. За манай киноны үйл явдал Америк нэгдсэн улсад болж байгаа тийм. 3 дугаар анги болохоор зэрлэг өрөмдөд 1880-аад оны үе гардаг. За 2 дугаар анги болохоор 1955 онд очиждаг. За тэндээ бас 94 очиждаг гэх юм уу тийм. Бүх үйл явдал Америкт болж байгаа. Тэгэд нэг bloodline үлээ ургийн хүмүүс яваад байгаа байхгүй. Beefy өвөн гарч байгаа. Тий. Аав нь хүн ингээд гарч байгаа тийм. Манай хоёр их ч гэсэн өөрийнхөө өвөг эцгинд очичтэй шүү дээ. Шархацсан явж байгаад гэрт нь ингээд ухаард шүү дээ. Тий. дээ. Тэнгүүд хэрвээ Кристофер Ллойдийн юугаар манай хоёр гэж нөгөө хиний өвөг эцэгч гарддаг юм байна. Дог Брауных чинь. Дог Брауных гарах уу? Брауных. Нөгөө хинийх Мартин Макфлайг гардаг. Тэгээ Биф гардаг. Тий. Биф Танер. Танин. Тий. Тэнгүүд Ромд очие гэдэг байгаа шүү дээ манай хоёр чинь. Би хиний санаагаар л тий. Хэрвээ тэх юм бол манай гаруудын өвөг эцэг нь Ромоос ирсэн хүмүүс болж тарах гэдэг байгаа байхгүй. Чинь bloodline урагтайгаа холбогдоод явна шүү дээ зохиолын даваа тий. Тэнгүүд тэр бас надад их гоё санагдсан. Ромоос ирсэн хүмүүс. Тий, Даллас дөрвжтэн цагаачд маш их байгаа шүү дээ. 19 дугаар зууны төгсгөл 20 дугаар зууны ихээр Америк руу очсон. Маш их байгаа шүү дээ. Тий, тэдний дуудан болж таарах гэж байсан байна. Сонирхолтой болох байж тий. За манай хоёр өндөр намын маш их зөрүүтэй юм байна. Мартин Макфлай хин Майкл J Fox болохоор 1.64 юм байна. За Кристофер Ллойд болохоор 1.85 юм байна. 20 см зөрүүтэй гэхээр тэр хоёрыг нэг сценд кадрт оруулах гэх юм. Гэвэл тийм тохиромжгүй uneven юу өндөр нам ер нь жоохон тохиромжгүй харагдах байж. За тэнгууд найруулагч янз бүрийн арга ашиглаад энэ тентгийн өнцгөөс нь авна нэг кадрт орохоор бол хол зогсоон аль болох нэг кадрт оруулахгүй гэх мэтчлэн зөндөө арга хэрэгжилжээж юу зураг авсан юм байна. Тэгээ бүр яалтчгүй шаардлагатай тохиолдолд одоо ингээ хажууд нь зогсохдоо манай Кристофер Ллойд мэн жоохон бүгдэж өгдөг гэж. За киноны нэг юм сони юм байна. Сонирхолтой. За кино дөнгөж эхэлж яхад нэг юм маншин юу гэдгийг эдлэн газар шатсан эдлэн газрын байшин шатсан гэж сонины хайчилбар байдаг байхгүй. За энэ болохоор манай Дог Брауны байшин байдаг. Марти чинь 55 он руу очингуудаа хинэ Докинд очдог штэ. Тэгэхэд мангар том байшинд амьдарч идэг штэ. Эдлэн газартай тэгээ бүр юм биелэгжүү баян тийм айл байдаг байхгүй. Тэгсэн чинь 1985 онд болохоор манай хүн чинь гараж тамирч байдаг байхгүй. Тий. За тэгвэл
манай Doc Brown байшингаа шатаасан байна. Хоёр хөлбөр байгаа. Эхнийх нь болохоор даатгалын мөнгө авахгүй шатаасан байна. За хоёр дахь нь болохоор ямар нэгэн туршилт хийж байгаад байшингаа дэлбэлсэн байна гэдэг. Ийм хоёр хөлбөр байгаа. За бас нэг сонины ажилбар гарч байгаа нь юу гэхээр дампуурсан эрдэмтэн, дампуурсан зохион бүтээгч эдлэн газраа зарлаа гэдэг. Ийм юу байгаа. Ажилбар. Тэгэхээр манай хүн байшингаа дэлбэлж хайчаад газраа зараад ирчихтэй гараж руу нүсэн байна гэдэг ийм санаа байж болох нь байна. Би юу худалдаж авсныг нь бараг ойлгочлаа. За. Тэр мөнгөөр. Хэлэх үү? За. Плутониум. Тийм, ер нь бол тэгсэн. Ингэж хэлдэг байхгүй. Би бүх амьдралаа тэгээд Брауны гэр бүлийн бүх эд хөрөнгийг энэ машиныг хийх гэж зарцууллаа гэж хэлдэг байхгүй. Плутониум. Гэхдээ тэр чинь нэг юунуудаас ливүүдээс. Тийм, ливийн террористуудаас авдаг шүү дээ. Тийм. Гэхдээ авахтаа тэр чинь ингэждэг юм аа. Худалдаж авдаггүй юм. Би та нарт цөмийн мөнгө хийгээд авчдаг байхгүй. Тийм үү. За. Киноны эхний талаар сая хоёр баримт хэлсэн. Тэгэхэд тэнд бас нэг сони юм харагдана. Баахан цагнууд гардаг штэ. Тэр дунд нэг юм хар цагаан зураг байдаг байхгүй. Тин чин ямар зураг байдаг гэхээр Doc цагнаас зүгтцэн. Гэхдээ тэр фото зураг биш л те. Зурмал зураг байхгүй. Цагнаас зүгтцэн тийм зураг байдаг. Дөнгөж чи манай кино дөнгөж эхэлж байгаа штэ. Нөгөө Doc цагнаас зүгтж мөгцөн тэр үйл явдлууд гараагүй болоогүй байгаа. За тэнгууд энэ чинь найруулагч зүгээр юм зөв Easter egg оруулж өгсөн байхгүй. Сонирхолтой байх үүднээс ирээдүйд ийм болгож болно гэдэг. Гайхлаа шүү дээ. Тийм. Тэнгууд тэрийг харчаад би Doc ч нэрэ өнгөрсөн явдлаа мэдж байгаа юм биш үстэй. Энд цаг хугацаа ирээдүйд болох явдал шүү дээ. Уг нь бол өнгөрсөнд болсон ирээдүйд болох явдал. Тийм. Тэрийг мэдчихэд ийм зураг зуруулаад тавьсан юм биш үстэй гэдэг ийм бас бодлоо байдаг. Тэр бүр ингээд толгой гагшлах юмар бүр сайгүй гоё хэсэг байгаа тийм. За үүнтэй бас холбоотой нэг юм байгаа. Кинон дээр нэг моолын талбай дээр үйл явдал болж байгаа шүү дээ. Twin Pine Mall үлээ. Тийм. За манай хин Марти аялчаад ирэхэд тэр нь Lone Pine Mall болсон байдаг байхгүй. Тийм үү. Яа тэгэхээр манай Марти чинь өнгөрсөн лөө аялахдаа тэр Twin Pine гэдэг хоёр мод байсны нэг нь дайраад унгаацсан байхгүй. Тэгээд нэрийг Lone болгочихжээ. Тийм байна те. Хос одоо Pine чинь хуштай те. Хос хушны моол худалдааны төв байсныг нэг модын 94 өнгөрсөн рүү буцахтаа унгацсан чинь нэг л хуш байсан болохоор ганц хушны моол болсон юм те. Сонирхолтой юм бэ. За бас одоо хүмүүсийн нэг анзаараагүй нэг зүйл юу гэхээр Марти сургууль руу ордог дунд сургууль руугаа. Тэгэхэд сургуулийн хаан дээр нэг граффити байдаг байхгүй. Энэ граффити дээр Lorraine Del Calvin гэдэг бичиг байдаг. Манай ч өнгөрсөн л очиод ээж нүүртэн дурлаад боо юм болдог шүү дээ тийм. Тэр хэсгийг бас энэ дээр ингэж Easter egg болгож оруулж байгаа. Та ямар гэсэн санаа гэхээр манай хүн чинь хэдийн ирээдүйд рүү аялцсан тэгээд ээж аваагаа зохицуулаад ингээд өөрөө төрцөн ингээд нэг парадокс чинь явах гэдэг шүү дээ тийм. Тэнгүүд тэр парадокс чи нэг хэсгээр нь Lorraine Calvin таартай ч юм уу тэгээд бичсэн байгаа гэсэн санаагаар оруулж байгаа байхгүй юу. Тэр бас энэ маш гоё юм Easter egg байгаа юм. Тийм байна. За ээжийн талаар ярьснаас Leah Thompson гэдэг жүжигчин тоглосон Lorraine McFly гэдэг дүрт тийм. За энэ жүжигчнийг өөр киноноос харж ирсэн аа. Санахгүй байна. Жохон бодтоо. Friends. Найзууд зурлаа. За ээж найзуудын юм дээр гарчлаа. Нэг автобустай хүүхд нэг хиний Росси хүүхдийг Бэнийг автобусанд үлдээчихдэг штэ. Тий. Тэр анги дээр гард юм уу? Ингэдэг байхгүй. Манай хоёр ингээд хүүхдэд твэрсэн явж байгаад ингээд хүүхд твэрсэн хүнд огтод дуртай байд юм аа. Тэрийг харж игээд тэгсэн чинь хүүхэн хүрээд ирээд би үнэрлж болох уу гэдээ асуудаг байхгүй. Тэр манай Leah Thompson гэдэг. Бэнийг үнэрлэлт юм байна тий. Бэнийг үнэрлэлт. За эхний ангид тоглохдоо 23 настай байж за түүнийг анх Холливуд төгөл тавихт нь за нэг алдартай төлөөлөгч агент хүн чиний замнал нэг бол онгон охин болно. За нэг бол шалиг бүсгүй болно. За нэг бол ээж болно. Ийм гурван дөрөл чамд ингээ оногддог болох бах та гэж хэлж ирсэн юм байна. За тэгсэн чинь одоо их гоё давхцал болсон. Манай энэ гурамсан кинон дээр манай хүн гурвангийн тоглолт. Тэгээд тэрийг их юу яаж хэлдэг юм бэ? Хошигнол болгож. За дараагийн дүр бол Tom Wilson гэдэг жүжигчин байгаа. Манай Beef Tannen-ы дүр тоглосон.
ёстой гоё дүр юм байлээ. Гоё хүн юм байлээ. Юу тийм найрсаг гэдэг. Ер нь бол тийм нэг хажууд нь байхад нэг гоё хүн байдаг. Тийм хүн юм байна. За манай дөрвийг болцдог бүр тултлан гаргасан шүү дээ. Тэр нөгөө чиний дуртай 3 дугаар ангийнх нь тэр buffer tan нөхөө тэр чинь. Тийм, кобой алдсан. Тэр мөр бол бүр тасархай. Яг л тийм бүр халтар кобой яваа шүү дээ, тийм. Тэгээ би энийг бүр Оскарт дэвшижээсэ гэж ягаад дэвшээгүй юм бол гэж бодсон. Тэгээд надад тэгжлэг таалагдсан юм байл үү, тийм. За өөр кинонд нэг хараад идэггүй. Нэг харж ирсэн бол санахгүй байгаа юм. За харин одоо өөрийнхөө энэ дүрийг ер нь зарж идэж байгаа юм баггүй юу? Ер нь бол энэ тентгийн уулзалт юу гэдэг. Тэн дээр очиод ингээд уулздаг, фенотаа уулздаг. Тэгээд өөрийнхөө дүрийн тухай дуу муу зохиоцсон тэрийгээ дуулдаг. Би Макфлайг зодсон модсон ч үлээ бас нэг тийм хөөрхөн хөвгчлээ. Тийм байдлаар байдаг хүн юм. За их найрсаг хүн байсан. За тэгээд багада бас их дээрлэхүүлдэг байсан юм байна. Тэгээд өөрийнхөө дүрийг бүтээхдээ багада дээрлэхүүлчихсэн тэр дурсамжуудаас санаа аваад ийм дээрлэхэгч бүүлийн гарууд нь ийм гарууд байсан даа гэд тэгж дүрээ гаргасан юм байна. Тийм байна. Миний ингээд яг дотор ингээд сэтгэгдэлд бол амар юм бүлээ дээрлэгчээр дээрлэгдэж гадуурхдаг тийм дээрэнгүү хүн ярьлыг надад төсөөлөгдөд сайн хүн байсан, элдэг хүн байсан гэсэн чинь надад сонирхолтой санагдчихэв. Тийм яг энэ дүрээсээ гарцсан үеийн чинь харааг байгаа юм шиг байна. Харах юм бол айгүй тийм найрсаг гоё хүн байж байгаа. За Crispin Glover гэж нэг хүн байгаа. За George McFly тоглосон. Манай Мартигийн аав тий. За өөрийгөө дутуу үнэлэгдээд байна гэд цалингаа нэмүүлнэ. Би Мартитай адилхан цалин авах ёстой гэж хэрүүл хийснээсээ болж төслөөс хасагдсан хүн юм ба. 3 анги дээр гардаг юм шиг боддог боловч ерөөсөө эхний анги дээр л манай хүн тоглосон юм байна. За тэр 20 дугаар анги дээр болохоор Жорж доошоо харцсан байдаг штэ. Толгоон доошоо харцсан ингээд орж ирдэг ш таалгаар. За тэрэн дээр штэ тийм манай Марти өөрөө тоглосон. Майкл J. Fox тоглосон байхгүй. За энэ хэсгийн биш тэ баг бүх дүр нь манай Майкл J. Fox байхгүй. Аавын царайг нэг гаргаагүй юм уу? Аавын царайг одоо за нэг гаргаагүй. Гэтэ харах юм бол мэдээж дүрээ ургалт хийцэн. Одоо яг энэ Crispin Glover шиг байж байгаа. За тэнгууд яг тэр нэг хоолны хэсэг гардаг шүү дээ, тэ. Хоолны ширээг тойроо суцгаж идэг. Ааваа тэнд дуудлага ирлээ гэнтэр галж идэг. Тэн дээр хөгшин өөрийнхөө дүр тоглож байгаа юм. За хүүхийнхээ дүр тоглож байгаа. За энэ аавынхаа George McFly-ийн дүр тоглож байгаа. За тэг охиныхаа дүр даас тоглож байгаа. Охиныхаа дүр тоглодог л үү? Тоглолт юм аа. Тэг. Ингээд дөрөв дүрд манай хин Michael J. Fox тоглож байгаа байхгүй. Гэтэ энэ жүжигчин энэ нэг Crispin Glover чи юу вэ те? Charlie's Angels дээр гардаг. Мөн. Эхний анги эсрэг талын хүн байж байгаа. Тий. За Crispin маань өөрийн дүрээ гаргах гэж хэд сандран за өгөөч өлегтэйгөө хэлж чадахгүй тийм нэг жоохон хэцүү байсан юм зураг авалтанд. Тэгсэн чинь манай одоо найруулагч чи яг наатаараа тоглолчоорой гэд ерөөсө дүрээ шууд өөрчилсөн гинэ. Чиний дүр чинь ийм байх хэвээр байна. Тэгжиж төгс болох юм байна гэд ерөөсө тийм бүр гिचимхий тийм дүр болгож хувиргачээ. Өмнө нь бол арай өөр тийм дүр байж. Нэг ер нь нэг тийм жоохон тийм тий. Тэгээ ичимхий ингээд нэг юм одоо сул тойрооч гэж хэлэх юм уу? Тийм дүр үйдэж ш тий. Нэг дээрээ бол тий нэг дээр. Анхаг эхлэхэд бол яг тийм байд ш тий. Дараа нь бүх юм өөрчлөгдсөн байдаг тий. За тэгсэн чинь нэг юм юу явдаг юм байна л та. Ягаад бифик тэр дүр цогчвоо? Гинт ухаар бол хүч чадлаар л цогчдаг шүү дээ тий. Тэгсэн чинь нэг үжлэг болж байгаа шүү дээ сургуулийн. Тэндээс нэг юм ууцсан юм байна. Тэр нь алкогол байсан гинэ. Тэгээд алкогол уусан хүн чинь зориг ороод бифик цогсон гэдэг тийм юу явдаг юм байна. Таамаг гэх юм уу юу гэх. Тайлбарч юм аа тий. Тийм тэр нь яг л нөгөө юу л байсан шүү дээ. Яг л нөгөө эргэх цэг нь. Тий. Шинэ хүн болох цэг нь байсан шүү дээ. Тэгэхээр түрүүнд алкогол туссан баг тий. За хүүхдүүд үзчихвэл энэ өстө маш буруу юм ярьлаа шүү. Зулаач юу яриад. Заачлаарай. Өөрийгөө тоглосон шүү. Өөрийгөө. Өөрөө ярьж зулаараа бүтгсэн үү. За бас нэг гоё дүр байгаа нь DeLorean гэдэг машин байгаа. За кино амжилттай болсны дараа John DeLorean гэдэг хүн манай машины зохион бүтээгч нь манай хоёр зохиолчдод юу явуулж загтал. Миний мөрөөдлийг үргэлжлүүлж та миний машиныг мөнхөлсөнд баярлалаа гэдэг захиа явуулсан байна. За тэгвэл кинон дээр цаг хугацааны машин наах хөргөгч байж. Хөргөгч нь цуугаад та аюугаар явдаг. Цаг хугацаараа ялдаг байж. Зохиол дээр. Тийм зохиол дээр аах.
Гэхдээ яаж буцсан хөрөгчөнд суугаад аялаад явж тэнийг үстэй тий. Харин тийм. Явахгүй ш дахихгүй. Дахихгүй тий. Гой кул байж чадахгүй тий. Тий. Тэгээд энэ юуны нэг юу гэдэг юм аа. 94 буцсны нэг юм анимашны юу гэдэг байхгүй юу? Хүүхэлтэй энэ тэм цовруулаад байх. Тэрэн дээр хөрөгч гардаг санагдаад байна. За энэ машин маань одоо ч гэсэн супер од хിവэрэ байгаа. За кинон гарснаас хойш энэ машиныг яг кинонд ирэх шиг тоноглоод янз бүр болгоод ингэж одоо засвар хийдэг хүмүүс бол зөндөө байдаг. Одоо ч гэсэн яг тэр кинонд ирэх хөлбөрх шиг тэгж засч ингэж унж гангардаг хүмүүс зөндөө байдаг. Тэгээд тэр чинь $80,000 болдог гэлөө. Тийм үү. Тэр засвар хийснээс хойш. Дэлгэрэн. За киноны нэгдүгээр ангийн сүүлийн хэсэгт маш их том шуургатай хэсэг гарч байгаа. Энэ дөр бол бараг л том онгоцны синс авчиж тавьсан юм байна. За хоёр жүжигч маань юу хэлээд байгааг мэдээж сонсогдоог маш их дуу чимээтэй байсан бол харин энэ одоо ингээд харилцан ярих гэдэг ойрлоод байгаа шүү дээ. Энэ ойрлож байгаа нь манай Майкл Ж. Фоксыг алгах шахаж гинэ. Энэ зураг авалтын дараа тэр одоо цусаар ханиалгаж эхлээд тэгээд юу нэлийн эвгүй болсон гэж байна. Тэнд цусаар ханиалгадчих ямар л алга байх та тийм. Маш хүчилсэн гэсэн үг байна. За бараг л харахгүй ч юм ааш. Энэ мен чинь юм задарсан ч юм байна. Аюултай тий. Тэгэхээр энэ эрсдлүүдийг айгуу тийм харж ажиллах хэрэгтэй юм шиг байна. За киноны туршилтын үзлэг нэгдүгээр ангийн одоо маш их хүмүүс таалагдсан. Таалагдаад бүр ингэж байж хат нь Делорийн нэгдүгээр ангийнхаа төгсгөл Делорийн ниссэн байхгүй. Тэгэхэд хүмүүс бүр тийч ингэж roar гэж орилдаад бүр ингэ шүглдэж мөглдөө. Аль хэдийн энэ киноны фэн болцсон. Хүмүүс чинь нэг удаан хугацаанд фэн болоод тэр нь бүр дараа хэдэн жилийн дараа гарч ирэхэд ингэж орилддаг шүү дээ тий. Тэгэхдээ манай аль хэдийн фэн болцсон. Делорийн ниссэн чи орилдсон гэж байгаа байхгүй. Тэгээ уг нь нэг ангитай кино хийх гэж төлөвлөж исэн юм байна. За тэгсэн чинь маш их амжилттай болоод тэгээ ядж яхад дуусахтаа ингээд дахиад аялалд гарч байгаа манай хэд те. Тэгээд нисч мэсээд ингээд юм үзүүлсэн хүмүүс фэнүүд ингээд маш их нэгсэн юм байна. Хоёрдугаар анги яач байгаа. Тэгээд одоо хоёрдугаар анги нь 4 жилийн дараа гарч байгаа нь тийм учиртай юм байна шүү. За ингээд 2 3 дугаар анги бол мэдээж зэрэг зураг авалт явсан байгаа. Тэгээд одоо хоёрдугаар анги дуусахтаа 3 дугаар ангийн трейлер гараад дуусдаг те. За дараагийн хамтраалагчаа танилцуулъя. За арьс чигшүүлэх нарны тосгийн аква юм байна. За 100 болж байгаа. За над чиг одоо юутай арьстай, эмзэг гэх юм өдрөмтгий өөр арьстай хүнд. Маш их одоо хэрэгтэй мэдээлэлүүд өгөх гэж байна. За арьс чигшүүлэх нарны тос гэж байгаа. За skin aqua болохоор бусад нарны тосыг бодох юм бол арьс чигшүүлдэг юм шиг байна. Би ч нөө нарны тосыг ашиглалт мэддэггүй байхгүй. Тэгсэн чинь аги надад иртээд бүр маш сайн тайлбарлаж өгсөн. Тэгээ энэ дээр ингэж байгаа SPF 50 нэмэх PA 4 нэмэх гэдэг ийм үзүүлэлт байна. Энэ болохоор нарыг бүр маш сайн хамгаалдаг хамгийн дээд үзүүлэлт юм шиг байна. За өндөр нарны хамгаалттай түрхэхэд хөнгөн арьсыг чигшүүлдэг. За үнэхээр гайхалтай нарны тус гэж байна. За түрхэх бүрт арьсыг гүн чигшүүлж хуваар ажилтаас хамгаалдаг. За 3 төрлийн хидролоник хүчлээ агуулсан байдаг юм байна. Нүүрний савн дээр чинь хидролоник acid гэдэг байдаг шүү дээ. Hyaluronic тийш дээ, hyaluronic. Тий, гидрог гэх гайхах юу л гэж. Бис хидро гэсэн үү? За, очлаарай. Тий, эрэгтэй хүн аргагүй hyaluronic acid буюу нөгөө hyaluronic гэдэг шүү дээ. Hyaluronic хүчил. Тий. За тэрийг би нүрээ угаа болгонд л уншдаг юм. Тэгсэн чи тэр 3 төрлийн хинтер гэж байдаг юм. Манайх болохоор 3 төрөл гурван ингэ хадгалж байгаа юм байна. За нүрээ тониктад л шууд хэрэглэдэг, шууд түрхдэг. За дээр нь будгаа хийхэд маш тохиромжтой гэж байна. За ялангуяа бас охид бүсгүйчүүд маань их дуртай байх болов уу гэсэн байна. Тэр маш гоё тосолтой. Миний ширээн дээр нэг нь хүртэл байгаа. Тэр өглөө бол нөгөө жоохон тэндтэйг нь түрхтیں۔ Ширээн дээр байгаа нь яг энэ skin aqua том савтай байхгүй маш шингэн. Тэгээ түрхэд ингээд цагаараа зунгаарлахгүй арьсан шингэдэг. Арьсан чигшил өхийн зэрэгцээгээр арьсыг нарнаас хамгаалдаг. Нэрээ яг зунгаардаггүй гэсэн. Тий. Зандаа яа нэг Вьетнам дээр нэг түрхсэн чинь улаан ям дээр нэг зунгаарлцсан юм л. Тэгэхээр энэ тос тэгдэггүй хамгийн гоё нь тэр юм байлаа. Арьсанд маш сайн шингэдэг. Тэгээ чигшүүлнэ. Хамгийн чухал нь нарнаас хамгаална. Тэгээ миний ширээн дээр байгаа хэрэгж болно шүү. За баярлалаа. Манай гэрт бас байгаа байх. За мэдээж арьсанд хоргүй, өнөр будаг, эрдэс тос, парабен агуулаагүй. За мэдрэмтгий арьстай хүмүүст ч санаа зовлтгүйгээр хэрэгж болох юм байна. За тоос PM 2.5 бохирдол харшил үүсгэж бодисоос ч арьсыг хамгаалдаг юм байна. Хамгийн гоё нь угаагаад хөөсөн савнгаар л арилждаг юм байна.
За тусгай будаг арилгагч шаардлагагүй гэж байна. За дээр нь усны хамгаалттай яг Япон стандартын UV хамгаалттай тул хөлрөх сэлэх үед ч арилддаг юм байна. За нүүрэндээ ч биеиндээ ч төрөж болно гинэ. За Монс эмийн сан болон GGI BT дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа юм байна. За холбогдох одоо хаяг нь Facebook-ийн Roto Hadalaba Mongolia гэдэг пэйжээр ороод харах боломжтой юм байна. Энэ надад их хэрэгтэй юм байна. Тэгэд ирэх жил би Амина тав шиг ярьстай болъё гэсэн зорилго тавьсан байна. Дадлуулах хэрэгтэй. Тий. Амина чинь энийг л яриад дим билээ. За кино руу эргээд ороход ерөнхийлөгч Рональд Рейган манай кинонд маш их дуртай байж. Тэгсэн чинь Рональд Рейган кинон дээр хийдэг штэ. Танаа ерөнхийлөгчийн гэсэн Рональд Рейган гэсэн чинь жүжигчин ерөнхийлөгч болцсон уу те? Эхнэр нь тэгээ хин бэ гэнтергээд манай ихэнх Док Браун чинь 1955 оноос Рональд Рейган хийгээд идэх байхгүй. Аа тийм үү. Тий. Тэгэнгүүт одоо манай ерөнхийлөгч энэ яг жинхэнэ амьдрал дээр энэ киноны тэр хэсэгт маш их дуртай гинэ. Ната дахиад тоглоулдаа энэ гэдэг гэж чинь тэрийг. За тэгээд өөрийнхөө хэлсэн үгэнд ч гэсэн киноны хэлсэн үгнээс оруулж ирсэн юм байна. 94 бутсан кинонд хэлснээр бидний очих газарт зам хэрэггүй гэж энэ тэр үгээ тусгаж ирсэн юм. Тийм байна. Фэн нэж тэ. Тийм байна. За үзэгчдийн дунд нэг хамгийн том маргаан гэвэл Жорж Лорен хоёр 3 дахь хүүхдээ хараад яагаад Жорж уурлахгүй байгаа вэ гэдэг. Яагаад тэр 3 дахь хүүхэд нь манай Марти штэ. Тэнгүүд 1955 онд манай Марти очоод бөөм бужиг нь болоод бөө юм болоод ирсэн. Тэгээ Лорен тийм тайртай байсан, дурлцсан байсан. Тэнгүүд 3 дахь хүүхэд нь яг Марти байгаад байгаа чинь Жорж гайхна өстэй. Хүчин яагаад тэрнтэй адилхан хүүхэд гараад ирвэ? Хардсан штэ тий. За тэгвэл энэ дээр зохиолч Боб Гейл маань нэг тайлбар өгсөн юм байна. Та нар 17 настай байхдаа сургуульд чинь 8 хоног сураад ирсэн хүүхдийг одоо санддаг юм уу? Зариг нь санахгүй өстэй гэдэг тайлбар өгсөн юм байна. Гэхдээ биш үү те зохиол дээр нэг хэсэг байж киноны төгсгөлд Жорж 1955 оны альбом харж хаад Мартигийн зургийг олддог юм. Тэ харчаад нэг л тийм хэргэлцэнгүйгээр арай биш үлгүү дээ гэж хэлдэг. Уг нь зохиол дээрсэн байна тий. Байсан байна. Тэр хэсэг оролцсон болохгүй яахгүй тий. Хэрүүлээ шүү дээ тэр чинь. Тийм. Чиний хардаа нөгөө хайртай залуу чинь одоо хүүгээ хар гэдэг чинь. За кино мэдээж маш их алдартай. За цаг хугацаагаар аялах юм бол бүх зүйл өөр болно. Бид төрөхгүй ч гэдэг юм уу те. Одоо тийм дебет зөндөө явж байгаа. За гэхдээ манай кино болохоор одоо тийм яг тийм парадокс энэ тэрийг бол хойш нь хаяад зүгээр л цаг хугацаагаар аялдаг тийм хөнгөн нийтмийн кино гэж хэлж болно. Ер нь хүүхдэд энэ киног заавал үзүүлэх ёстой гэж би бодод байгаа. Анхан шатны одоо шинжлэх ухааны мэдлэг цаг хугацаагаар аялах анхан шатны тухагтхан логик энэ тэрийг бүгдийг зааж байгаа кино байхгүй. Тэгэд шүү дээ хүүхэд үзэх тусамдаа шинэ логикийг бодож олоод өөрөө толгойн ажиллаж эхэлдэг. За байж машин ингээд цөлд болцсон байгаа. Тэгвэл манай док захиагаа өөрчилж л та. Шин захиа бичиж явуулаад за жоохон бензин хийчээрэй гэдэг юм уу те. Савта бензин тусад нь аваарай гэдэг ч юм уу ингээд хийгээд захиагаа өөрчилчих юм бол тэр нөгөө 3 дугаар ингээд үйл явдал амархан болчих юм шүү. Гэх мэтчлээ ингээд янз бүрийн логикуудыг хүүхдүүд өөрсдөө бодоод ингээд нэг эхний ангиараа эдгээр чинь цаг хугацааны ухагтхан оролцсон баа шүү дээ. Тэнгүүд ингээд анги ангих тусам хүүхдүүд ингээд гоё логикоор ингээд ойлгоод энэ дэр ийм алдаа байгаа юм байна. Ийм ингэж шийдэгч болох юм байна гэдэг иймэрхүү ингээд өөрөө сэтгэж чаддаг болдог байхгүй. Тийм байна. Тийм болохоор би эцэг эхчүүдийг энэ хүүхдтэй заавал энэ киног үзүүлээрэй гэж зөвлөмөр санагддаг. Тэг хүүхдүүд ч гэсэн одоо үзэж байвал те заавал энэ киног олж үзээрэй гэж тагсан. Тийм. Бүх цаг үеийн хамгийн алдартай science fiction кино тооцогддог үстэй. За тэгж бил болно болно. Тэгж тооцогддог байхаа. Магадгүй. Гэтэ одоо сүүлийн үед зөндөл кино гарсан. Тийм сүүлийн үед бол зөндөө олон кино, мундаг кинонд байгаа. Гэхдээ техник технологийн үетэй ингээ харьцуулаа бодоход. За тийм тэгж болно та. За нэг асуулт асууя заяа. Хоёрдугаар анги дээр наа биф хөгшин биф манай хоёрын машиныг хулгайлаад өнгөрсөн лөө явчихдаг штэ. Тэгээд нэг өөрийнхөө залуу үед нэг ном өгдөг. Тий. Аламанак гэж оролдог байхгүй спортын тэмцээнүүдээ. Тий. Нөгөө ялалт хожигдл байгаа нөгөө мөрийг тавьж мөнгө олж өөрийгөө баяжуулах гээд. Тий.
Энэ болохоор хүмүүсийн хамгийн дуртай сэдв баггүй. Тийм, амар дуртай сэдв. Энэ боломж надад байсан бол яах вэ гэж бодож ирсэн. Тий. Гэхдээ нэг харамсалтай юм. Чи ихний боцоогоо тавиал шууд ирээдүйг өөрчлөгдөх болно. Манай кинон дээр алгаар тийхгүй байгаа л да. Тэнгүүд би юу асуух гэдэг нь тэгэхээр энэ дээр нэг сонин юм болоод байгаа нь хөгшин биф машин хулгайч өнгөрсөн лөө очиод ном өгсөн даруйд ерөөсө бүх зүйл ингээд дэлбэрэх хэрэгтэй байхгүй. Байхгүй болох хэрэгтэй. Яа тэгэхээр машин зохион бүтээхдэггүй. Биф мөнгөтэй болсон ирээдүйг өөрчлөгдсөн. За тэнгүүд биф мөнгөтэй болсон юм бол машин байхгүй юм байна. Ирээдүйн хөгшин биф эргэж ирч чадахгүй юм байна. Тийм парадокс үүсэж байгаа. Тааш ирээд тийм. Тийм байна. Тэнгүүд нэг алдаатай юм нь юу гэхээр манай хөгшин биф чинь машин аваад ирээдүрөө буцаа авчихдээ байхгүй. Тэгээд нөгөө хоёр машинаа ингээд унаа тэгээд ирээд өнгөрсөн л бацсан чи өөр ирээдүг мэрээдүг болцсон ингээд. Ер нь жоох юм жоох алдаач жоох тийм нэг парадоксын тийм асуулт зөндөө байгаа. Яг кинон дээр болохоор өөр ингээд цаг хугацаа үүссэн гэж ярьдаг л та. Гэхдээ л бас ингээд бодгоор ингээд айгаар тийм гоё санагддаг байна. Тийм хоёр дээр чинь бол нөгөө параллел юу ертөнц бодит байдал үүсчлээ гэдэг чинь тий. Ингээд гих мэтчлэн хүүхдүүд ингээд айгүй гоё ингээд гоё логик ингэж ойлгоод парадоксуудыг ойлгох ийм гоё боломжтой. Маш тийм та юу гэдгийг хичээл болгож үзмээр тийм кино баг юм. За 3 анги гарсан гэж хэлсэн. Эхний анги маань 19 саяар бүтээд 385 сая ашиг болсон бол ер нь солиор болсон гэсэн үг. 2 дугаар анги 3 дугаар анги 40 саяар хийгдээд 332 болоод 245 сая ашигтай ер нь ашиг буурсан байна. Гэхдээ л 40 саяар хийгээд 240 ашиг болно гэдэг бол маш ихтэй байсан гэсэн үг. Ингээд энэ киног дуусгаж. 4 дугаар анги дээр хийгээгүй байна. Дахиж анги бол хийхгүй юм байна. Тийм байна. За дахиж одоо анги хиймээр гоо юм байвал Роберт Земекисийг цааш нь харуулах хэрэгтэй болох нэ. Тийм. За ийм байна да. Зулаа. Энэ гоё кино. Тэгээс бодсон чинь за энэ бол яг ингээд миний магадгүй тэгээ 90-ад онд үндэсний телевизээр бид нэр кабел энтис гэж байхгүй олон сонголт байгаагүй шүү дээ тий. Гарч ирсэн ер нь бол хамгийн гоё sci-fi кино, шинжлэх ухааны уран зөгнөлт кино. Тэгээ тэрний дараагийнх нь аль нэгэ бодсон чинь Matrix юм байна. Тийм үү. Тийм байна. Харин зөндөө олон кино байгаа тийм. Чинийх бол Matrix юм байна тийм. Тийм байна. Эний дараагийнхыг гэж бодоход мэдээж урд нь зөндөө гоё кинонууд байсан байгаа. Тэр нь бидний төртөлтэй байгаагүй. Тэг бид нар чинь манад бол үндэсний телевиз, Орсын телевиз гардаг байсан. Тэднэрээр юу гарч байгааг л үздэг байсан. Тийм. Тэгэд 94 ботсон нь маш их гардаг байсан шүү дээ. Үнэхээр их гардаг байсан. Гар холгонд нь үздэг байсан. Үнэхээр гоё кино л та. Манай аав анх надад паркатаас авч өгчээсэн. Тийм үү. Энэ чинь баг миний энэ кино үзээд ерөөс дотор нэг дэлбэрж байгаа юм чинь. Биш би юу үзэж вэ? Тэгэл ерөөс цаг хугацаараа хэлвэл ингэ тийм байна гэл. Ингээл бодоол эхэлж байгаа юм чинь. Тэр дараа. Тэгэл аавтайгаа ярилцаал. Ингүүл итгэж юм шүү. Тэгвэл ингэ юм шүү гэл. Манай аав надад тос санаа оноод гоё санаа хэлж өгвөл. Тэгэл наад чиний энэ санаа ч маш гоё гэл надад аавгаар мөнгөд би өстөд дэлбэлэл явчихж байгаа юм чинь. Би тэгээ яг жоохон то нэрэн дээр нь бас амар боддог гэсэн шүү дээ. 94 бутсан нь гэхээр ингээ ойлгохгүй. 92-өөс ирсэн гэдэг ойлголт байсан шүү дээ. Канон дээр гардаг те 92-өөс хүн ирлээ. 92-өөс ирээд өөртөө ярих ч юм уу гэх юм. 94 бутсан гэхээр яагаад гэж байгаа юм бол гэж бас нэрэн дээр нь боддог байсан. Гэтэл тэр бид манай хэд ч юм болохоор өнгөрсөн лөө явчаад өөрсдөө цаг хугацаагаа ирээд байгаа тий. За баярлалаа зулаа. Баярлалаа ба. Гоё кино ярьлаа. Харин тийм хамт ярьсан. Өстой баярлалаа. За физикч бэлгүү маань өвчтэй байгаа тул энэ дугаарыг манай мөнх цоловт хоёр хамтраад хүргэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сүгээр болон NTV телевизээр замун 83.3 170 хостолгоны Од Мөндөр радиогоор хүрлээ. Өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүг хөгжүүл яваартай MMS компани болон арьс чившүүлэх нарны тос Skin Aqua ивент итгэлээ. За зулаа. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм.
Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа. 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйцэтгэлийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.